За хайгаас тэгж нэг имжлэгтэй тавтамаар л за өнөөдрийнхөө имжлэгээр Stanchelo-г хэрхэн суулгах вэ гэдэг дугаар болж байна. За тэгээд нэг зүйл хэлэхэд за ерөнхийдөө бол Google-с ямар нэгэн аппликейшн эсвэл тоглоом татахад iPhone үйлчлийн систем дээр бол угаасаа зөвшөөрдөггүй. Тэгэхээр ерөнхийдөө бол iPhone-ы утсан дээр болохгүй гэдээ ойлгож байна. Тийм учраас ерөнхийдөө бол iPhone-оос өөр үйлчлийн системтэй за жишээлбэл Android ч юм уу Samsung ч юм уу тийм гэх мэтлэн утсан дээр бол 100% татах боломжтой гэсэн үг. За миний хувьд л Stanchelo-г татсан байгаа. За энэ бол iPhone-оос бол арай өөр үйлчлийн системтэй буюу Xiaomi үйлчлийн системтэй утсан байна. За тэгээд татсан байхад бол ерөнхийдөө Gold-ны хязгаар бол байхгүй. За тэгээд нэрээсээ бууныхаа скиныг авч болно. Эсвэл ингээд утга бэлээ бүгдээрээ байгаа. За тэгээд ерөнхийдөө тоглоомын горим гэвэл Arms Race, 10-bit match, Free for all, training, free mode гэдэг иймэрхүүсээр бүрдэж байгаа. За тэгээд одоогоор бол зөвхөн ботнуудтай тоглох боломжтой. За яагаад тэгэхээр ерөнхийдөө бол Stanchelo маань бета буюу одоо туршилтынхаа хөлбөр дээр явуулж байгаа. За тийм учраас бас апдейтууд нь араас гарсараад ерөнхийдөө бол тоглоом маань удахгүй бүрэн хэмжээгээр дуусна гэж ойлгож байна. Stanchelo-г яаж татах вэ гэхээр мэдээж Google руу ороод Stanchelo гэд бичих ёстой. За тэгээд бичээд оронгууд хамгийн ихэнд Stanchelo гэд яг тус юу гэмдэ өөрийнх нь official сайт гэх юм уу. За яаш нь ороод stanchelo.com гэд орсон ч болно. За тэгээд доошоо явуулангууд татах линк буюу энэ хэсэг байна. За энэ дээр очиод скачаад Stanchelo гэд энэ дээр дарангууд ерөөдөө бол файл маш шууд татагдаад эхэлж байна гэсэн үг. За би бол өөрөө файлаа татсан байгаа болохоор за ерөөдөө бол ингэж харагдаж байгаа. За тэгээд татаад дуусныхаа дараагаар ерөөдөө бол утасныхаа файл хэсэг рүү ороход за download хэсэг дээр угаасаа ингээд Stanchelo маань татагдсан харагдаж байгаа. За тэгээд энэ дээрээ дараад ерөөдөө бол энэ дээр уншуулад install хийгээд утсан дээр чинь суучна гэсэн үг. За мэдээж суулгасныхаа дараагаар Stanchelo руу орж ирнэ. За тэгээд орж ирээд за ерөөдөө бол таатай зах цугаас нь яриад өгчээ. 10-bit match бол ботныхоо тоог сонгоно. За bot difficulty тэгээд энд харагдаж байна. За тэгээд энэ дээр enable cheats гэдэг байгаа. За тэгээд энийг оруулж өгөөд map-аа сонгоод select дараад тоглож эхэлнэ гэсэн. Тэгээд ерөнхийдөө бол admin cheat гэдэг нэг хэсэг нэмэгдэж байгаа. За тэр нь болонгууд ерөнхийдөө тоглогчийн хурдыг нэмэгдүүлнэ. За эсвэл bone hop гэж ярьдаг шүү дээ. Тийм юм бол байна. За тэгээд infinite anti-recall гэх мэтчлэн нэг иймэрхүү. За тэгэл ерөөдөө бол нэг иймэрхүү л гэсэн үг л дээ. Тэгээд энэ нь бол ерөөдөө яг stand off шиг бол биш. Гэхдээ яг энийг яах гэж гаргаж ирсэн бэ гэхлээр ерөөдөө бол өөрт байхгүй скинээ туршиж үзэх. За мөн дээрээс нь тоглоомын скиллээ сайжруулах гэсэн ийм хоёр зорилгоор бол stand off-ын бүтээсэн гэж би үзэж байгаа тийм. За тэгээд ерөнхийдөө тоглоомын хувьд бол нэг иймэрхүү байна. За тэгээд энэ түрээд бичлэг маань дуусч байна. Тэгээд ямар бичлэг хийлгэмээр байгаагаа комент хэсгээр үлдээгээрэй. За тэгээд дараагийн хамшлаар болцгаая guys.